За үзэгчид та бүхэнд оройн мэндийг хүргэж байна. ТV телевизээр бям гаргалганы орой 22-ц 30 минутаас гардаг Зэвэра ток шоуны маань шинэхэн дугаар эхлэх бэлэн боллоо. Тэгээд бид нар Зэвэрагийн пэйж дээр маш олон хүмүүсээс саналыг авч байгаа. Тэгээд ямар хүнийг оруулмаар байна, ямар зочныг оруулмаар байна гэсэн саналын ихэнх хувийг нь 70% нь бараг өсвөр насны охтууд ангууч буюу Баттүр гэдэг ахыг оруулмаар байна гэсэн саналыг бидэрт ирүүлсэн учраас өнөөдөр ангууч буюу Facebook-ээр ангууч гэдэг нэрээр хүмүүсээ мэдэх байх. Жигнэр нь бол Баттүрийг бид нэр өөрж олсооч шахмаа. Дээрсэн баярлаа. Баярлалаа. Сайн сайхан яваад. Өрсөнд баярлалаа. Миний хүсэлтээс гадна маш олон өсвөр насны охтууд ангууч ахыг оруулаад өгөөч гэсэн баггүй. Тэгээд хүсэлтээ байгаа оруулж байгаа. Тэгээд Facebook дээр бас ангууч хамгийн лагна гэдэг бас тийм пэйж үүд юм л. Тэгээд тэр пэйжний охтууд бол намайг үнэхээр зовоож чадсан. Тийм учраас өнөөдөр өөрж оролцож байгаа. За тэгээд ойрын сонь сайхан бол их байх шиг байна. Facebook-ээр рекламд тоглоод ах шиг байна. Тэгээд дээрээс нь сайн амьдрал нь 2 тоглолоо. Энэ жил бол их гоё завгүй жил болж байгаа гэж бодож тэ. Ойрын сонь сайхнаас олцож. За ойрын сонь сайхан гэвэл бол маш гоё. Зуныг бол үнэхээр гоё өнгөрөөж чадлаа. Тэгээ бас итгэвтэй завгүй өөрийгөө дайчилсан, хөгжүүлсэн тийм жил байлаа. Жохон бас шоудад бол байлаа. Залуу хүн байна бас яхаа. юм байлаа. Шоу зохион байгуулад байна. Тий. Одоо ерөнхийдөө гэхдээ жоохон тэр талаар юу байгаа? Дуршлаг сууж байна. Жоохон тийм дургу байгаа. За яа. Тийм сүүлийн үед бол нэг тийм шоу зохиох сонирхол нэг байхгүй болсон. Яг хүмүүсийн одоо шоун дээр ингээд өгөөж туслаад ингээд хамт оролцоод ингээд хөв аваад ингээд хамт оролцооч гэдэг юм дээр тийм бол оролцож байгаа. Нилээ хэдэн шоун дээр хагдчихсэн. Ibiza out дээр байх шиг байлээ. Тэгээд өөр ч нилээ хэдэн шоун дээр оролцож байсан тий. Тэгээд ер нь бол яг өөрөө би дааж хийсэн шоу байгаа юм. За ерөнхийдөө бол тэгээ шоу зохиох явцад бол яг тэр үе тэр цаг мөчтэй бол ерөнхийдөө залуучуудыг татчихсан. Тиймэрхүү шоу арга хэмжээнд бол яг болоод бол өнгөрсөн. Дурдвал одоо энэ сүүлийн 100 бол Ibiza out байна. Одоо манай гал удиртай хамтарч Индиго хоёртой хамтарч хийсэн шоу. Тэгээ энэ 100 бол нэг жижиг сажиг өрхөнд бол их л харагдчихлээ. Тэгээд шоу арга хэмжээнээс гадна энэ 100 бол кинон тоглосон. Тэ? Хоёлаа энэ гоё уран бүтээлийн ажлаас эхлээд ярьчих гэж бодож байна. Сайн амьдрал минь хоёрт нэлээ зодоонч залууны дээр байна. Чи яац? Хоёул эргүүч нэг ярьчих л дээ. Чам марлагаас өрхөн алах уу? Чамаа тэр тойрон хүрээлтийг янхнуудаас чинь тэл сүл юм олдсонгүй юу аа? Өөр чи үгүй бодтлоо. Хэрэггүй. Би явсан дээр юм бэ. Манай найруулагч Болдаах минь тэгэл кино эхлэхээс өмнөх тэгэл харьцаал ингээл надтай хамт байгаа л өө эн чинь ер нь иймэрхүү залуу ингээл явцдаа ер нь бол яг миний дүрийг бол ер нь жоохон надаар л өчтсөн шүү дээ ингээл те бокс тоглолдог ингээл нэг жоохон ийм өөрөөрөө өчтөг нэг иймэрхүү залуу гээл те нэг жоохон тиймэрхүү талаас нь өчтсөн. Тэгэл ерөнхийдөө бол яг анхны кино гэхэд бол надад нөгөө нэг дүр маань надтай айгу ойролцоо байсан болохоор тэгэл ер нь тэгэл яг өөрөөрөө л байсан шүү дээ. Тэгэл те одоо ингээл хүмүүн зөгтөг хэсэгтэр яг ингээл өөрийгөө бодож уурлуулсан. Аа нэг яг найз хүчлээ гэж үгүй. Тэгээ кинон дээр бас жижиг сажиг фактууд бас гарсан. Тэг. Ерөнхийдөө бол миний багын мөрөөдөл бол жүжигчин болох байсан. Мөрөөдөл биелүүлсэн. Тийм бас мөрөөдлөө биелүүлэхдээ одоо ганц нэг киноны санал ирж ирсэн ч гэсэн би Болдаахын кинонд тоглох аяг мөрөөддөг гэсэн. Одоо гоёлын даашинз, боолын гэрээ, сайн амьдрал минь гэл яг миний яг дуртай кинонуудыг хийдэг. Тэгээд гараа бол их сайхан амжилттай хэлчихлээ шүү дээ. Тийм гинтл яг нэг өдөр айгуу гоё гэл залгачдаг юм байл шүү дээ. Тэр пэйжний талаар ярмаар байна. Ангууч хамгийн лагин гээд бас их хандлттай пэйж байлаа. Тэгэл ангууч бол тэр админ хийж байгаа хүүхдүүд нь үнэхээр чамайг шүтэж нэрэ. Би өөр админ. Тэгээд хүмүүс зарим бол тэгжсэн. Өөрөө өөртөө дурлаад тэгэл гэл. Жигнэс юм уу? Гүйстэй. Тэгсэн. Тэр нэг Японд амьдардаг байсан нэг од тэгээд нэг харж ирсэн тэр охиныг. Тий, надад
гоё бэлэгсэлт өгж ирсэн. Би бол тэгэл голж болохгүй баярлаа гэл аваад гэж угаал тэгэл. Айгүй хөөргөө хүн байлээ. Тэгээд тэрийг одоо юуг нь буруутгах вэ те. Тийм ба. Яг өсвөр насны эмэгтэйчүүдээ яг л нэг тийм өсвөр насны сезон юм байлгүй дээ. Нэг 2 3 жилийн дараа нэг жоохон том болоо ичиж магадгүй өөрчлөсөн. Яа энэ залуу ингэжсэн баг. Фүүл гэж үгүй. Яг бас нэлээд бас юм мэддэг насн дээр очсон хүүхд юм шиг байлаа шүү дээ. 17 18 хүүхд юм шиг байлаа шүү дээ. Тэр эдмэ хийдэг өхнө. Тий мэддэг насан тэр явцсан. Тэр авцал баг. Тэгээд хаа гэд харин тэгээд жоохон л гэж боддог. Ангууч аль сургуулиуд төгсөжсэн юм бэ? Би санхүү эдийн засгийн дэд сургуулийг санхүү менежментийн ангиар сая өвөл төгссөн. Тэгээд нэг жоохон юм дутаад дипломоо сая өвөл авсан. Өвөл дипломоо би болохоор хавар авсан. Өвөл төгссөн. Тэгээд дипломоо би хавар ер нь бол доотлын курсын хүүхдүүдтэй диплом авсан. Нэлээд чанга сургууль те. Тий, ер нь бол тэнд бас ангууч хичээлтэй хэрэг. Ерөнхийдөө тэгээ нэг тийм дундаж л ядч нэг Google те өөрийнхөө төлөө яг хийх ёстой маа хийгээл ойлгох ёстой маа ойлгоод бүгшээгээ найруулж нарчаад тэгэхгүй яг ингээл юмаа тавтаал ингээл тийм стилийн хүн харагддаггүй одоо тэгээд санхүүг төгссөн хэр бас нэлээд гүйж гинэ л гэж байна. Би нөгөө нэг 11-р ангида нэг жоох асуудалтай байгаад би конкурсанд бэлдэж чадаагүй байхгүй юу. Тэгээ манай хамт найзууд ингээл нилээ ингээд хамт гоё байдаг байсан найзууд ч өстө гэр бүлийн шахалтаар ингээд хичээлээ хийгээл явал гинт ингээд холдцоогоол. Тэгэл би чинь нэг жоох асуудалтай тэгээд тавтлан ерөөсөө хичээл хийж чаддгүй. Тэгэл тэр чигээр конкурст яваад орсон чинь тэр үед тоонд математик дээр улсын хэмжээнд 40 хүүхэд 800 авсан байхгүй. Тэр үед би 785 тоон дээр аваад тэгээд сургуультай 2 том ирчихсаад чи бүр гинт тодроо сонирн болоод чи хүмүүс багш гайхаад тэгээд би чи өөртөө шоконд ороод тэгэл нөө нэг имээ надад аявих найжсан. За чи хүн амтнаар гуйлуулаа сургууль мургуултаа ороод байв. Гэл за имээ хүн нэст болгоно гэл. Тэгэл хамгийн түрүүнд өстой имээр өгөө залгал хүн ингэцээ ингээл. Тэгэл хамгийн сайн сургууль юу байна муу байна гэл тэр их худалж байгаа ингэ сайж байгаа гэл тэ. Тэгэл сайн сургууль тэр үед санхүүг төгссөн хүн бол айгүй нэр хүндтэй сургуулаа гэл. Тэгэл шууд санхүү рүү өөрөө гүччихэл ангиа сонгол тэгэл ороод явсан. Сая нэг үл төгссөн те. Одоо бол яг эрхэлж байгаа ажил юу вэ? Яг хийж байгаа. Яг хийж байгаа юм гэвэл одоо болдоохон гэрэн дахиад нэг тоглох санал ирсэн байгаа. Гол дүрийн. Тэгэд болдоохон гэрэн тоглоно. Тэгээд цаашдаа би бол гадагшаа явж сурч боловсрох сонирхолтой байгаа. Ангуучийг Facebook-ийн нэр нь яагаад ангууч болцсон юм? Охтуудыг агнадаг болохоор ангууч болцсон юм уу? Яагаад ангууч? Ер нь хүмүүс яг тэгдэг. Тэгээ би яг тэр чигээрээ л ер нь үлдчихгээ бодоол тэгэл явж байгаа. Одоо нэгэн л ангууч гэж хүмүүс мэддэг болсон юм чинь тий. Тэгэл юу гэж ойлгоно тий. Тэр одоо City Hunter гэх кино үзээд хөөрөөд тэгээ явсан юм надад үнээр байдлаа байхгүй. Надад бол яг энэ нэр маань таалагддаг. Яагаад гэтээ ангууч гэж өгсөн чи яг анхны нэг Facebook-ийн нэрээр төрөөд шүү дээ. За ер нь нэгэн тэнгэл ярьсан юм чи ер нь одоо яриад юу гинэ ч нөх тий. 10 жил миний айгу сайн найз байсан. Одоо намайг одоо яг 10 жил тохтыг нэг юм том нэг гоё юм болдог ш тохиолддог штэ нэг залуучуудад тэгэл ангид ороод ирсэн ангуучаа гэж салдаг. Тэгэл ангийн хүмүүс ангуучаа гээл тэгэл би одоо юу яриад байна гэж чичмчээл ингэж ингээл тэгэл тэр хэсэг нэг хэсэг өнгөрцөн тэгэл тэгсэн манай тэр нэг золгүй явдлаар өнгөрсөн байхгүй. Тэгэл хүний амьдралд бол юу өс тохиолдох те гинтл сайхан болж үчсэн бүх юм ингээл аваад явчихдаг юм лээ тэгэл айгуу сонио. Тэгэл яг манай найз яг юу нь үлдсэн бэ гэхлээр надад яг намайг шоолж ингээл те хатаж батгал ангуучаа гэж юм гээл те. Тэр нь айгүй үлдсэн. Тэгэл найзаа дуусаад ер нь хийсэн юм дээ. Тийм тэгэл би яг юу ч бодоогүй тэгэл Facebook нээж мэгээл нэр мэрээ нэг хөөрхөн ангууч болгоол тэгэл тэрүүгээр хүмүүст ингээл хүрчин гэж яаж мэдвэхтэй тэр үед тэгэл нэг тиймэрхүү том юм болоод ангид ороод ирсэн гэдэг нь явж тээ. Хөхтэй явдлаа болоо. За өөр утгаар тийм хөхтэй явдлаа нэг шоолоод хочч мачлал гэж яахгүй тэгэл. Ангуучийг бас нэг 25 дугаар сууг телевизийн нэг шоунд орж байгаа юм тий. Тэгээ ангуучс гайгүй нани жоохон бас өөрөө ч манай нэвтрүүлэг орж ирсэн болохоор хэлж ирсэн. Жоохон ингээд амьдрал оронгороо эргэж ирсэн ингээд тий. Тэр саналыг чамд 25 дугаар сууг телевизээс тавиад тэгээд ер нь бол тавилттай нэвтрүүлэг байсан шүү дээ. Яг жоохон фейлдсэн болохоос тий. Тэгээд тэр талаас сэтгэлээ нэг хэлж.
Би бол тэрэнд бол орсон ингэж аюу их юм болсон гэдэг дээр бол харамсдаггүй. Ер нь бол нэг харамсаж бол амьдэрдэг. Тэгээд 25% хувьд бол манай баг бүрэлдэхүүн одоо яг телевизийн хувьд тийм шинийг одоо ирэлхийлсэн юмд бол арай л бэлэн биш байсан. Тэгээд тэр үед нь одоо бид хэд залуучдыг жоохон зэлсэн л гэж боддог. Гэхдээ миний хувьд бол тэр зүйлээр аюу олон юм сурсан юмс те. Одоо нэг юм хүлэг онгоц нэг удаа живж үзэх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгэд живхт нь харах марах муур бүх тийм муу юмуд цутаад алга болчдөг. Тэгэд миний хувьд бол яг л тэгж явж исэн амар том тийм сенсац тийм уналтанд ингээл орсон. Тэгэл яг ингээл гадуур таараад өөс төгшөө мөгшөө ингээл ингэж амар бэлтгэндэг залуучууд ширэлцэн л өстэй. Хаа гэж ингээл бахан анаал хаа гэж ирээл те. Тэгэл би яг тэр үед хүмүүсийн зан чанар ерөнхийдөө хүн гэдэг хүн ер нь өөрөө ямар юм бэ гэдгийг мэдчихэж хин юм бэ гэдгийг мэдчихэж байгаа надад бол айгүй таалагдсан юм бол те. Тэгэл одоо яг нэг юм болчлоо. Тэгэл надад бол нэг тийм алдаж энтсэн юм болох байхгүй харин туршлага одоо иймэрхүү телевиз дээр илүү тийм ойрхон болсон. Наш их гоё юм те. Онгоц шивэд Тэгэхгүй тэгэл яг тэр чигээр явсарах юм бол хин пэлдэгнаад хин наттай ойрхон хин яг чин сэтгэлээс байгаа гэдэг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр бас шамд их нэг хүн алдчихж алдахгүй болдог юм байна л да. Нэг амжилтанд хүрсэнээс та яаж алдахгүй байдаг вэ гэсэн нэг л зүйл байдаг. Тэр бол алдчихж би алдахгүй болд юм а гэдэг шиг те. Тэр учраас алдаа нэрээс суралцаад явах хэрэгтэй. Харин нэг алдах бол одоо алдаанаасаа суралцна гэдэг шүү дээ. Харин алдаагаа татна гэдэг бол яг өөрөө маш том алдаа. Яг тэр алдаагаа тий. Яг тэр алдаагаа хоёр дахь давтна гэдэг бол тэр бол яг алдаа болчих тий. Тэгэхээр одоо бол цаашдаа бол тиймэрхүү юм зөмдөр бол өмнө нөхө санаатай тэгэл. Анголчиг сая бас нэг сенсацлаад байсан ингэсэн юм уу? Одоо Монголд бол хоёрхан төрлийн залуучууд байна. Нэг нь бол ангууч, нөгөөх нь бусад тэгээд нэг тим юм явуулсан юм шиг байна. Үгүй тэгэл нөө Facebook мөхтэй жоохон ингээл өөдөж мөдгаараа тэгэл тэр юун дээр тэгээ хэлцээ. Ер нь бол team time CGM гээд тэгсэн байсан шүү дээ. Би Монголын хамгийн сайхан залуу гэж бичсэн. Яг өөрөө ингээд тийм ярьслага өгсөн юм шиг. Тэр бол үгүй. Угаасаа тийм нэг ярьслага марилцлага ингэж оролцож жоохон яах дургу. Ягаад гэвэл би яг өнөөдөр яг үндэ яг юу хийж бүтээгээд яг яагаад ингээд хүмүүстэй ярих болсон гэдэг бол өөрөө нэг сайн мэддэг учраас те. Би ингээд энэ тентийн телевиз дээр гүйчж байгаа л ингээд очиод тэнд нь очиж ярилцлага өгöd ах дургу. Тодорхой хэмжээний яг хийж бүтээсэн яг том зүйлтэй олчоод тэгж явъя гэж боддог. Тэнгүүд тэдний бол зүгээр маркетинг л байсан юм шиг байна. Зүгээр надаар ингэж жоохон асуугаагүй юм дээ. Юу ч асуугаагүй. Тэгэл би яг нэг залгаж шилгэжсэн устгацсан байсан. Тэгэл тэгэл хүмүүс тэгэл уурлаал муулаал ингэвэл тэгэл тийм л зүгөөсөн. Надад бол одоо ерөнхийдөө л тийм хин нэг муулаад ингэж ийнү гэдэг юм бол нэг сонирн биш болсон байгаа шүү. Чиний амнаас гарсан үг биш юм уу? Биш. Тэр бол тийм сэтгүүл дээр тийм яагаагүй. Би бол найзуудтайгаа дэрэгд бол тоглоод би бол тиймэрхүү юм ярьдаг угаасаа тий. Яг бичлэг энэ төр хийсэн би тэгж ойлгосон байхгүй. Лайв хийж байгаад тий. Тэгээд лайв хийж байгаад би бол хамгийн Монголын хамгийн сайхан залуу гэж хэлсэн байхгүй юу. Тэгэл тэрэн дээр үлгээл тэгэл би нэг очоо сэтгүүл дээр очсноо. Би бол Монголын хамгийн сайхан залуу гэж ярьсан юм шиг л бичсэн байгаа байхгүй тий. Тэр чинь бол зүгээр найзууд дундаа хүн бол өөртөө ихтэй тэгэл гоё маазраал тий. Хүссэн гээл тэгээ нэг гоё явдаг шүү дээ. Ер нь бол залуу тиймэрхүү л байсан. Тэгсэн чинь үлгөөд авцсан. Тий. Тэгэл үлгөөл. Нэг хэсэг тэм юу бодсон ангуу шүдий залуучд хамгийн сайхан залууг нь бусд нь юу ч гэсэн нэг тийм утгатай хүмүүс ч ярьжсэн. Тэгэл фэйсбүүкээр ч яваад байсан те. Тэгээд өнөөдөр ингээд ангууч шиг яг түрүүн чи өөрөө хэлж штэ. Яг юу хийж бүтээсэн болоод намайг ингээд хүмүүс сонирхоод байгаа юм бэ гэдгийг бас айгуу сонин те. Тэгэхээр чи өнөөдөр юу гэж бодож байна? Мэдээж чиний сошиал ертөнцийн бол хүмүүсийг нэг бол дээшээ гаргаж чаддаг үнэхээр нэг бол унгааж чаддаг тий. Facebook-ыг бол үнэхээр ангууч гайхалтай хэрэгэлдэг. Би энийг бол үнэхээр магтж хэлнэ. Ягаад тэгэхээр гой зургнууд үнэхээр гоё чинс тэрэлзээ ингээ гоё ахуулаад эн чинь ч гэсэн яг үндэ хөдөлмөр байгаа байхгүй. Тэгээд магадгүй би Facebook хамгийн ихэнд төлөөлж байгаа гэж бодож байна. Өөр юу байгаа гэж бодож байна. Чиний хувьд өөрөө. Ер нь бол өсвөр насны залуучууд бас ерөнхийдөө надаас бие бэлдэр тэгэл инээ тэрэг яг ингээд эр хүний хувьас ингээд айгүйх зөвлөгөө авахыг хүсдэг. Тэгэхээр бас миний яг үжил бодол айгүйх таалагдсан юм болов уу гэж боддог шин. Зүгээр яг гоё зураг хийгээл ингээд ингэснээсээ биш те бас нэг тэр хүний үжил бодол тэр хүний одоо мэдрэмж гэх юм уу те одоо тэр хүний одоо ойлгодог зүйлс гэх юм уу одоо яг миний нэг тийм өөрийг илэрхийлсэн юм байгаа шүү те. Тэр яг хүмүүст одоо яг хүрдэг учраас л ингээд надаас тийм их юм асуудаг байх гэж боддог те.
сэтгэл комент гин сэтгэлдлийг бас их бичдэг юм байлээ. Тий. Би найзлаа ангуучтай чинь нэлийн удаан найз болоод удчих шиг байна. Тэгээд оруулж байгаа сэтгэлдлүүд нь хаяада хөгжилтэй байд юм байлээ. Хаяада их дип гүн тиймэрхүү юм бичдэг юм байлээ. байлээ. Тэгэл янз янз. Хөврөмтгай юу. Ерөнхийдөө тэгэл яг стил шиг шүү дээ. Одоо ингээл нэг юмд баригдахгүй. Өнөөдөр жоохон юм рок мок харагдаж байна те. Тэнгүүд одоо төрөөч одоо рок хүндээ гэж хэлж болохгүй те. Яг л би ингээл бүх төрлийн юмыг л ерөн сонирхож одоо амьдрал дээр ч гэсэн ингээл аюу олон зүйлийг сурч мэдээ гэж боддоо шүү дээ. Одоо ингээл акробат ч юм уу, шатар ингээл юу ч үгүй юм ингээл нэг юм сонин сод ингээл яг бүх зүйлийг ингээл сураад тэр юмдаа тодорхой хэмжээгээр жоохон ч гэсэн амжилт гаргаад ингээд гоё өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой. Нэг юмд бол баригдахгүй одоо хөгжмийн урсгалч гэдэг юм уу те. Одоо ингээл за энэ бол миний байх газар биш байх гэж гардаг хүмүүс биш байхгүй. Зүгээр яг биш байсан ч гэсэн яг тэндээ нөгөө уусдаг. Уусаад тэндээ гоё ич чаддаг. Насан зогсох чадвартай. Тий. Ер нь бол тэрүүгээрээ өөртөө илүү кайфтай байдаг те. Одоо жишээ нь юу ч хийж болно шүү дээ. Ингээл бяцлагч гэдэг юм, ингэдэг ч гэдэг юм. Надад бүх юм аягүй сонирхолтой ингээд амьдрал амар баялаг шүү дээ. Нэг ийм хоёр зүйлүүд байхгүй одоо нэг жишээлбэл одоо бүхнийг одоо ингэ чадахыг хүсдэг те. Одоо ингээд мэрсэр ингээд яваад бүх зүйлийг мэддэг болсон те. Ярихад ярьж чаддаг, хийхэд бас тодорхой хэмжээр хийж чаддаг. Тэнгүүд нөгөө тал нь болохоор яг л нэг л зүйлийг барьж авдаг. Одоо жишээлх юм бол яг л нэг зүйлийг чин сэтгэлсээ хийсэр байгаа тэндийг амжилт гаргадаг те. Энэ хоёрын чи алийг сонгох уу? Би бол одоо нөгөө олон талын сонгоцсон байгаа хүн болохоор одоо тэгээд сонголтоо нэг хийцэн л байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ. Сонголтоор л. Гэхдээ тэр дундаас дараагийн хоёр дахь сонголтыг бас сонгох боломж байгаа гэж бодож байна. Арай нэг нь илүүгээр сурах тийм боломж байгаа тий. За ангуучиг бол нэг олон хүмүүс их нэг баян гэж ярьд юм лээ. За яалчгүй баян харагдахаас яах вэ? Фэйсбүүкт оруулж байгаа зургийг нэтер харсан л та би. Тэгсэн чи сайхан тариг унаал ингээл хүмүүс ингээл яг мөрөөддөг амьдралаар чи амьдарч байгаа юм шиг харагддаг. Тэг яг чиний цаадах амьдрал ямар гэдгийг би өнөхөр мэдэхгүй байна. Яг өнгөцгөө харахад бол тэгж харагдаж байгаа тий. Тэгсэн нэг Аскар нэг хүн тэгээ асуусан байлээ. Та нар бол баян айлын хүүхдүүд үстэй. Тэ бараг л баян айлын мандгарах цанаар үстэй. Тэгээд ингэдэг гэсэн юм асуусан байсан. Тэгсэн чинь чи нэг хариулт өгсөн байсан. Тэрийг би үний юм уу гэж асуух гэдэг. Тийм шүү дээ. Баян айлын л хөгч шүү дээ. Баян айлын six pack-тэй залуу байна. Тэ? Би бол автагаа ихтэй гуруулаа ер нь бол өсөж төрүүлсэн. Манай аав бол амьдралд бол яг жинхэнэ яг ир хүн шиг амьд хандсан. Би бол хоёр идэхгүй хоос онохгүй. Гэхдээ бол үнэхээр юугаарч дутч үзээгүй. Тэгэхээр би одоо өөрийгөө бол үнэхээр баян өссөн л гэж бодож байна. Тэ би ганц өдөр инглээ гээгүй. Яг бол аав бол миний яг ихч битрийн үедээс бол яг бол үнэхээр их зүйлийг хийсэн, бас их зүйлийг өвлүүлсэн. Тэ надад бол одоо л маш гоё хүн чанар, гоё мэдлэг, шударга зан тэ яг ааваас авсан. Үнэхээр яг баян тийм гоё надад бол зан чанар мэдлэг бүх юм байна. Би бол өөрийгөө баян залуу гэж хэлнэ. Тэгэл яг энэ бодолтойгоо бүх юмыг нойлоос эхэлсэн. Тэгэл хүчтэй байсан. Тэгэл өөрийнхөө хүссэн мөрөөдсөн юмыг ер нь бол өөрийн болгож бас өндөрж л байна шүү дээ. Тэгэхгүй тэгэл гээл нэг юм яриад тэнд гараал ингээл би чадахгүй гээл ах юм бол угаасаа яагаад чадахгүй. Монгол хэдэн настай юм бэ? Би одоо 22 шүү дээ. 22-т залуу өнөөдөр Range Rover унах яг тгээс эхлээд Range Rover унах уу? Ерөнхийдөө бол яг 16 тахт бол ерөнхийдөө ихчүүдээр яг хойлох нь үлдсэн. Тэгэл яг тэндээс бол ингээл сургууль, соёл, ингээл имлэг, домлог гээл ингээл яг зүгээр амьдралд бол яг ингээл жинхэнэ сайн амьдрал минь ингээл хүрээд ирд юм бэл. Тэгэл яг энэ чи эсрэг хүн чинь бол өөрөө жоохон хүчрэх эхэлт юм билээ шүү дээ. Автоматар те амьдрал юм чинь. Тэгэл одоо эмээгээ зовоогоод л тань шах ихч нарыгаа ингээд л тань хичийг одоо бас одоо битэрч бас нэг үе бараг тэгэл ажил төрөлөөр ингээд л тань шүү. Тэгэл яалтчгүй өөрөө бүх юмаа зохицуулаад өөрөө ингээс ахуулсаад яг ингээл автоматар ингээл яг амьдралын ном журмаар ингээл яваад ирчихэж байгаа юм чи. Тэгэл ерөнхийдөө бол тэр үеэс бол ер нь ажилд бол одоо ажлын гараанд бол эхэлсэн гэж хэлэх үү те. Ямар ажил хийгээд өнөөдрийн яг энэ байдалд хүрвээ ангуулж. Өөстөө янз янзын юм хийж үзлээ. Одоо л
яг тэр аск тэр бол чи тэгээ хариулсан байсан. Яг бүх зүйлийг тэгээс эхэлсэн те. Яг ингээд тэгээс эхлээд одоо ингээд хөдөлмөрлөд ингээд явж байгаа. Яг ингээд та нар мэдх юм бол бидний амьдралыг ингээд та нар зөвхөн ингээд фэйсбүүкээр те. Одоо жишээл айлын одоо яг дотор нь үзэх юм бол их өөрөө гэж хэлж ирсэн. Тэгээд би зүгээр яг ямар ажил хийгээд өнөөдөр рейнж өөр авах хэмжээнд байгаа юм болоо. Магадгүй бас зүгээр аавас ч юм уу өвлсөн бас юм байгаа болоо гэж би хараад байгаа юм. За рейнжерийн хувьд бол ээжээс өвлсөн. Ээж бол гадаад амьдраад аав маавын дараа бол ирсэн. Гэхдээ миний машинд миний хөдөлмөр бол маш их байсан тий. Майтын тэр болгоо тий. Тий ингээл байсан. Гэхдээ яг одоогийн нөхцөл байдалд бол би бол моциклтэй. Тэгээд 83 оны Ягуартай. Яг ийм хоёр машин моцикл байна. Тэгээд өөр авсан. Тий. Өөр хөшлөлт. Тий. Ягуарыг бол бас бараг засварчин болонгаа алдаж лавлаа. Тий. Одоо машины эдэн ингээ юу вэ? Одоо бараг л өөрөө бүх юмаа мэддэг боллоо. Ингээл жижиг сажигаар нь янзлууллаа. Тэр нь илүү амттай. Айгуу гоё. Тэгээд би чинь нэг 100 машин барьж чаддаг юм ер нь. Салхин дуртай. Нөгөө AC-ийн чинь ингээ хоолоо моловчих гээд айгуу муухай. Тэгээд машин бариад явахаар нэг жоохон сонирхолгүй. 100 бол ерөөсөө л моцикл. Тэгэл моциклоо бол бас тий бас л яг моциклийн мэрэгчлэлтэй шиг болтлоо л бас унлаа. Тэгээд сая сүүлд авсан моциклоо бол бас өөрийнхөө хөдөлмөр гоё ингээ шингэсэн юм унаад явах ч бас амар гоё үйдэг шүү дээ. Кайф тий. Яг өөрийг нөгөө нэг дээрэс нь хүн их хайрладаг тий. Тий айгүй хайрладаг. Ингээл нэг юм болохоо явчихсан гот яг л миний хөл хуурцсан юм шиг л очоод дөрөөг ингээл богоол ингээл айгүй гоё. Эсвэл тэндээсээ л яг амьдралын амтыг авчиж байгаа юм чи тий. Моцикл нэг авахаар нэг 3 баярлалаа гэдэг шүү дээ. Авлаа гэж баярлалаа, амьд үлдлээ гэж баярлалаа, зарлаа гэж баярлалаа гэдэг юм байлээ. Яг би унж үзег болохоор. Гэхдээ яг зүгээр илүү нэг амьдрал чи илүү тийм адал явдалтай юм шиг надад санагдаад байна л дээ. Тэгж баярлалдаг гээл ах юм л яг тэгээл баярлалчна. Нэг бодсноор л хүн болдог байх тий. Өсөж мөрөөдөж байгаа. Дуртай юм хийхэд бол хүн эрсдлийг үл тоодог шүү дээ. Яг тэгж явж байгаа юм шиг надад санагдаж байна. Тэгээд ангууч одоо гадаад руу явахаас өмнө кино тоглох ч байгаа тий. Ямар залуугийн дүрээ ирсэн юм бэ? За бас л хайр дурлалтай холбоотой. Тэгэл амьдралын одоо нийгэмд болж бүтэж байгаа тийм зүйлийг харуулсан нэг ингээд уран сайхны кино. Ямархуу одоо яг дүрэн чамтай ойрхон байна уу? Одоо чи чинь бол Fox тоглодог тий. Жохон огцон мууртай юм шиг байлаа. Нэг тэнд одоо ингээд харж байхад тэгж бас сонсч ирсэн бэ. Тэгээд яг тиймэрхүү талын дүр юм уу эсвэл үгүй. Өөрөөхөдөө жохон тийм одоо нэг эмэгтэйг л одоо өөрчилж байгаа тийм залуу. Тэгэхээр чинь хүнийг өөрчилж байна гэхэлэр чи одоо өөр айл эзэн өөрийгөө мэддэг болсон хүн биш шүү дээ. Тэгэхээр бас тийм огцон муурыг дараад тийм өөрийгөө мэддэг болсон хүний дүрдэл. Энд зодоннуудын хийгээд яваад байсан сорогтой шүү дээ. Хэр зодоо хийж байна? Яг тэгээд гадуур жоохоо ингээл те гоё зүг боловсон ингээл гараа игээд тэнгүүд яалтч хүмүүсээс ингээд юм эдрээс болж ингэж гоё стресстэй. Тэгэл одоо юу гэдэг те уус юм зөв шингээж чадахгүй. Тэгэл энэ хамт яваа ингээл ойр дотныхоо ойр байгаа хүмүүсээ ингэж нэрвдүүлээл те. Ингээл одоо гайгүй охин мохонтой ингээ яваад хамт яаж ангууд ингээл тэр охиныг маань ингээл мөрөл зөрлөөл төлөж мөлхийг гарчуулаас бас яаж зүгөрөх юм бэ те чи зүгээр үл да гэд бас нэг удаа хүн хэлнэ тэгээ хоёр дахь удаага тэр чинь ингээ согтоо ингээл те гэж юм байл тиймэрхүү юмнаас болж жоохон гэл ах уу тэгэл ингээл гарамаар автомат тиймэрхүү асуудал гарч ирсэн үү одоо мөнгө төрнө одоо ял аюултай болсон шүү дээ одоо л жоохон ойлгочод байгаа тэгээд тэр тал дээр бол ер нь бол ухаантай хандж байгаа. Ангуучин найзуудын танилын өрөө бол нэлээд олон юм шиг байлээ. Ер нь гоё найзтай бай гэж боддоо шүү дээ. Одоо чи яг үнэхээр чи найзтай нэрлэлчих одоо тэгвэл. Нэрлэлээд тэгээд дутуу үлдчихвэл бас нөгөөдөл нь явсан одоо чи нэрлэлт миний хувьд бол яг жигнэсээ надад бол танилын өрөө их байгаа. Тэ?
найз нөхөд бас байдаг. Гэхдээ яг гэр бүлийн гишүүн шиг болсон тийм найзууд байдаг шүү дээ. Тэгээ байнга хамт байна гэсэн үг шүү дээ. Яг үнэхээр бүр ингээд үнэхээр биеийгээ ойлгодог болсон тийм найз надад байдаг. Тийм учраас чи яг тийм найзтай нэрлэдэг гэж. Хэд вэ? Одоо чи яг зүгээр чамд их байд юм уу бага байд юм уу? Их бага. Олон уу? Яг үнэхээр чиний энэ миний гэр бүлийн гишүүн шиг байдаг найзууд тийм олон гэж юу? Яг гэр бүлийн гишүүн шиг байдаг гэх юм бол одоо яг 10 жилээс хамт найзсан Ганзай гэдэг найз байгаа. Тэгээд одоо их юмыг хамтуулж байгаас Мөнхчин гэдэг Мөнө гэдэг манай найз байгаа. Мөнхчин чинь тий. Хиний хөлтүүлээ. Нэг бас тийм юм гараал ирсэн. Тий, бас л ихтэй л хүний хөлтүүлэхтэй. Тий, эмхтэй л хүнээс голоос нь гарсан. Би одоо яг тэрний хөлт, энэний хөлт гэдэг юм жоохон дургу шүү дээ. Тийм үү. Одоо дээр нэг тийм мэдээлэл гарсан байсан байхгүй. Мөнхчин одоо ийм залуу те хиний хүүхэд гээл нэг тийм мэдээлэл гарсан байсан. Яг зөвөр ингээд чиний найзалж байгаа найзуудын одоо ихийг нь жоохон төвшин сайтай тэрхүү залуучууд надад харагддیں۔ Гэхдээ төвшин сайтай гэдэг нь яг зөвөр урлагийнч байна те бизнесийнч байна. Маш олон төрлийг харагдаж байдаг. Тэгээд энэ найзуудтайгаа чи ер нь ямар шугамар танилцж байсан юм? Багаас юм уу? Ер нь тэгэл их олон юм болно шүү дээ. Тэгэл модал судлаа. Мөнө зүйтэл тэгэл зодолч модал танилцж байсан. Тэгэл ер нь тэгэл найз ихтэй хүмүүстэй чи ер нь их сонин байдлаар танилцж шүү дээ. Одоо энэ хиний хүүхэд эний хүүхэд гэдэг дээр яагаад тэмцэлдэг? Одоо жишээлбэл би л тэгэж хэлүүлэх дуртай яагаад тэгэхээр овгороо те миний аав бол үгүй тэр бол зүгээр аа. Яг тэрний хүүхэд энэний хүүхэд гэдэг чинь болохоор жоохон одоо яг за аав нь тийм учраас л тэр хүнтэй тэгж харьцаад байгаа юм шиг те. Зүгээр л адилхан аавын хүүхдүүд нэгнээ бас хэрэггүй гэдэг шиг те. Адилхан л гоё хиймэртэйс холбоотой гоё ирчүүд авах чинь тэр сайдын хүүхд гингүүд арай өөр ингэдэг ч юм уу те. Эсвэл энд ийм үнний хүүхд гэхлээр ингээд нэг одоо нэг юм юу үсгээд байгаа юм шиг санагдаад байна. Одоо нэг юм харилцааны одоо нэг те адилхан л одоо адилхан залуучууд ах тэгэл хиний хүүхдээ нөө юу гэж тэр хүн хинбэ гэдэг чинь чухал болохоос шүү дээ. Аав нь хинбэ гэж харцахгүй шүү дээ те. Би одоо мөнөтэй танаа аав хинбэ чи хиний хүүхдээ ингэж найзлах юм аа шин те. Тэр чинь биш ш зүгээр яг чи хинбэ гэж байгаа юм чинь тэгэл тэр хүний аав тэр байна уу ээж хин байна уу дүү хүүийн ямар ч хамаагүй надлаа. Яг миний зөв бодоод байгаа болохоор одоо тэр мэдээлэлтэй одоо яг зөв яг тэгдэг шүү дээ. Одоо жишээлбэл би уран цайг өрсөн байхгүй юу? Дооч ока гэдэг. Тэгээд өрсөн чинь одоо төгс цогтын эндээс дуусгал гэдэг шиг. Дуусгал гэдэг. Одоо дуусглаа. Цогтын ихнэр тий хууч ихнэр укагийн дүү гэл ингээл хүмүүс ингээл тэрүүгээр нь дамжиж мэддэг шүү дээ. Яг зөвөр энэ бол үнэхээр тэр хүний хүүхэд нүүнэн тэр хүний дүү нүүнэн тий хүмүүс тэрүүгээр нь мэдчил байг. Тэгээ үнэхээр тэр дундаас ялгараад энэ хүн хиний хүүхэд гэдгийг мэддэг мөртлөө тэр хүнтэй яг энгийнээрээ байж чадчихвэл тэр жинхэнэ найз жинхэнэ харилцаа үүсэх юм болов уу гэж би боддог. Манай нэвтрүүлгийн нэр бол Зэвүүн яриа. Тэгээд Зэвүүн гэдэг үгийг ер нь ашигладаг уу? Зэвүүн ашиглаж ш тэр нь. Зэвүүн. Чи амьдралдаа ижсэн хамгийн зэвүүн алхам юу вэ? Зэвүүн алхам уу? Юу 16 7-тай байсан. Тэгэл яг хүнд гоё анхны хайр гэж байдаг. Тэгэл би чинь яг тэр үед тэгэл арслан бар шиг барын аманд гараа ихэс ч буцахгүй явлаа. Тэгэл яг хүнд хайртай болно гэдэг чинь бол яг тийм үед хайртай болно гэдэг чинь бол зүгээр дээ. Нисгээд байдаг. Яаж ингэж кино шиг амьдраад байт юм бэ? Тэгэл нэг өдөр модалцаал над дээр нууцаар өрөөд ирсэн байсан. Гадаад сурдаг. Тэгээ нууцаар өрөөд ирсэн байсан. Тэгэл энд байж авах хугацаанд ингэж жоохон модалцаал. Тэгэл өглөө нисгээд тэгэл би чинь шөнө ойргоо оноо. За зааж очиод уучлалгаач гэж бодод. Яа очсон чинь нөгөө юургоо орцсон байдیں۔ Тэгэхээр нэг юм бичээд тий уучлаарай ингээд тэгээ нэг хүнээр дамжуулах гэсэн онгоцондоо орцсон болтгоо. Тэгэл өстэй бүр ингээд сүрх бүр ингээд хүлээл алсан. Яахаа мэдв. Тэгээ нөгөө нэг онгоцны нэг хардаг хэсэг өдөр шүү дээ. Тэндээс ингээд харцсан байжсэн чинь доош харсан чинь ингээд нэг хашаагийн даваал нэг л очиод уулзчих юмсаа санагдаад болдгоо нэг л бахтаад болдгоо. Тэгэл авираал нэг юм төмрийн юм цэлхаанжуултын тороос мосглоор ингээд бэлэг өмсөл энтэй анал барьсч зүгээр байна. Тэгэл байдаг юм бахтаа гэл авираал цаашаа нөө өсрүүлэхгүй гэдэг юм төмөр тороос мороос татсан. Тэгэл өсрөөл өнгөрч унжмаал гүүгэл мятын онгоцсон сууж байгаа гэдэг цаа. Тэгээ би нэг юм содон зүйл бэлгэлцсэн байсан. Тэгэл нэг ачаа аччих үеэр нь яг гүүгэл орсоч. Нэг хүн харчаал өө шинэ чи хуцаа өмсөлтөө гэл. Наав нөө ажилчингийн анд орцоо.
За өмслөө гэл гүүгэл тэгэл яг хайгаад болдгоо. Тэгэл яг тойрч үзсэн чи яг энэ далвчныхын дээдлэлтээр ингээд нөө сулдан зүлч ингээд гэрэлтэл ингээд доош харцсан. Тэгэл хараад орилол яг над руу ингээд доороос ингээд харчих би хараал. Би гээл тэгсэн чи ингээд шууд нэг хүн ингээд эндээс барайл ард өччих гавлаад тэгэл аваад. Тэгэл би чи шокнд орчих. Юу болчлаа гэдгсэн чи хэд чи хүмүүсийн буцмацаар гүйлдээл. Манай галын идэх терроризмын хүн орж ирсэн. Яралтай юу авчир мавчир гээл. Тэгэл чи намайг чинь бүх хувцас тайлуулаад ингээд бүх байсынууд ингэж нэгж мэгжээл бас сүртэй байлаа шүү дээ. Тэгэл би ингээд юунаас гайхал. Ваха биш нөгөө найз охин дээр гэдэг гэсэн чи юу ч авч хэлцэхгүй ингээд нөгөө нэг бүх юмыг тохируулж орж ирсэн нөгөө нэг цахилгаан шуулт унтраацсан байсан камер дээр хүн байхгүй байсан тий. Тэгээ өглөө яг энэ дээр ачаахт начаараа юу нийцлээ гингүүтээ бүгдийг карантинлцсан. Хүмүүсийн чинь нэг карантинд ачаануудыг гаргаж ирээд нөгөө тэсэр бөмбөг шалгах гинэ. Тэгээ ингээд баахан карантин юмудаа үтцсэн. Тэгээ чи 3 4 цаг хүмүүс ч өстой үгүй хэлж юм чи. Тэгэд яаж тэгэл яасан уу? Юу ягаал нөгөө нэг цаашаага дамжих хэвээр хүмүүс байдаг. Том төрийн албаны том хүмүүс хуралдаа явах хэвээр байдаг. Тэг бүх юм балгарсан. Тэгэл би чи амар том мэдүүлэг өгөөл тийм юм тэр хажуудлын нэг юм зумд хоригдол нэг юм шороо. Яаж шийдэгдсэн? Тэгэл тэнд чи юу ягаал нилээн болсон. Тэгэл яг манай ихчүүдэг тэгэл манай хамаатны ихчээрэл намайг батлан дагаал. Тэгээд тэндээс нэг юм салаал тэгэл нэг бөө юм ингэж бичиж болсон. Бараг ангууч Баттүрийн амьдралаар нэг кино хийчихмээр юм байна. Ер нь ойр татны хүмүүс бол кино хийл гэдэг. Тэгээ яг тэр үед ерөнхийдөө жоохон буруул юм хийсэн. Тэгээ надаас болж бараг 20 дүүн ажилласаа халагдсан. Нөгөө нэг камер дээр байсан энэ тэр мэрэ гэл тэ. Одоо бол нэлээд надаас болоод айгүй төвшөө ахиж чангал болсон юм лээ. Өмнө орж ирсэн хүмүүсээс хамгийн зөвөн алхмыг чи хийсэн юм байна ангууч. Яалтчихгүй. Үнээр сонсоход бол нэг үнэн юм уу гэж хэлмээр тэг санагдчихв. Тэгээд сүүлийн асуултыг асууч. Тэгээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөө. Нэг 12 гээд нэг гүүгээд байна. Хаашаач машин ачуулж гүүгээд байна. Гүүгээд байсан. Тэгээд тэр юу юм бэ? Тэрийг нэг тайлбарлаад авч. Цэвэлүүгээд би дэлгүүр нээж байгаа. За. Тэгээд манай энэ болохоор цэвэр нээж байгаа. Тий, найзтайгаа хамтраад манай болдоогийн найз байгаа. Тэгээд 12 төрлийн брэнд байгаа. Тэр дунд нь Монголын брэнд Gidalt гэх байгаа. Тэгээд 12 төрлийн одоо залуучуудын нэлээд гоё брэнд одоо 12 төрлийн брэнд байгаа шүү дээ. Тэгээд тэрийг нэгтгсэн нэг том гоё дэлгүүр байгаа. Тий. Удахгүй нээлттэй тэр нээлтээр уулзцгаая. Тий. За тэгээд өнөөдөр ирсэнд баярлалаа. Кино шиг амьдралтай залуу байна. Тэгээд тийм учраас дараагийнх нь тэр тоглох ч кино хийж байгаа нэг сонирхолтой болох болоо гэж бодож байна. Амжилт хүсье. За үзэгчдээ өнөөдрийн Зэвээр ток шоу энд өндөрлөж байна. Тэгээд өнөөдөр бол ангууч оролцсон байгаа. Дараагийн дугаараар ямар хүн оруулмаар байна. Тэгээд Зэвээр пэйждээ орж байгаад заавал хэлээрэй. Би яаж ч оруулж өгөх болно. Тэгээд бас нэг зүйлийг хэлэхэд би асуух чагаа мартчихж манай Батүр буюу ангууч маань найз охингүй ганц би гэдгийг би энд онцолж хэлмээр байна. Би хэлж болох уу те? За болно шүү дээ. Нөгөө том камер хаана. Иш харж. Офшор камерлаа. Тийм, дурлсан бүсгүй би заавал өөр юм болгож авна. За ямар хүн бүсгүй? Наран цэцэг гэж хэлж. Наран цэцэг. За тэгвэл ямар ч хэлсэн дурлсан байгаа ч гэсэн нөгөө нэг эрэгтөөний сэтгэлийг бас өөртөө татах маш олон арга байдаг шүү дээ. Тийм учраас магадгүй нэг ангууч хамгийн лагна гэдгийг ажилуулдаг охин тэр бодоо үзэн сууж явах юм бол өөр юм болох боломж байгаа шүү. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлж байна. Дараагийн бямгарыг эргээд уулзтаа баяр та.